Сайн байцгаана уу? Бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэлэг гэдэг. Энэ удаагийн Nomadrive семинараар би зөвхөн AI хэрхэн ажиллах талаар тэр дунд оюутан залуучуудад зориулсан тэтгэлэг төлбөр хэрхэн хаах, үүний хүрээнд мэдээлэл хэрхэн оновчтой зөв боловсруулах, мөн хувийн эмзэг мэдээллийг аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаас нь ярилцгаална. За тэгэхээр зөвхөн AI гэж юу вэ гэж ерөнхийд нь ярихгүй, илүү практикал талаас нь харин яг бодит амьдрал дээр ялангуяа оюутан болон тэтгэлэг хайж байгаа хүмүүст AI-г хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдэг дээр төлөвлөж байна гэсэн үг. Гол санаа нь юу вэ гэхээр тухайн хиймэл оюухаа маань сайн эсвэл муу хариулж байна уу гэдэг нь ихэнхдээ бид бүхний асуулт хийсэн байгаас шалтгаалж байдаг. Тиймээс тухайн асуултыг хэрхэн яаж боловсруулах нь чухал болж өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд энгийн бөгөөд ерөнхий ойлголтын талаар ярилцъя. Мөн түнчлэн AI ашиглалтын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах боломжтой талаар мөн ярилцгаална. За та бүхэн өнөөдрийн семинар болон бусад семинарууд мөн бусад мэдээллүүдийг манай Nomadrive Learning YouTube сувгуулан Nomadrive Facebook сувгуудаар авах боломжтой. Мөн ямар нэгэн асуулт байвал манай nomadriveworld@gmail.com имэйл хаягаар холбогдох боломжтой. За юуны өмнө prompt engineering гэдэг юу вэ гэдгийг ойлгох шаардлагатай болдог. За энгийнээр хэлбэл prompt engineering гэдгийг AI-д илүү зөв хэрэгтэй чанартай хариулт өгөхөөр асуултаа ухаалгаар зохион байгуулах аргачлал гэж ойлгож байна. За одоо энгийнээр жишээ дурдахад бол зорилгоо тодорхой хэлэх шаардлагатай. За тэтгэлэг төлбөр хайж байна гэдэг ч юм уу те. За мөн бусад шаардлагатай бусад мэдээллүүдийг гаргаж өгнө. За нэгсэндээ контекстээ бид тодорхойлж өгнө гэсэн үг. За мөн бусад хязгаарлалтууд буюу constraint-уудыг зааж өгнө. За жишээлбэл хугацааны хязгаарлалтууд байж болно, бус нутгийн хязгаарлалтууд бас байх боломжтой тийм ээ. За хугацааны хязгаарлалт гэдэг нь тухайн одоо тэтгэлэг төлбөрийн одоо дедлайн хязгаар байх уу, хязээ хүчинтэй байх уу гэдэг ч юм уу. За мөн бид нар асуултаа асуугаад AI-с тодорхой хэмжээний хариулт ирнэ. За тэгэхээр тухайн хариултаа бид ямар форматаар, ямар хэлбэрээр авахыгаа хүртэл зааж өгдөг тийм ээ. За одоо хүснэгт хэлбэрээр авах уу, эсвэл жигсаалт хэлбэрээр авах уу. За нөгөө жигсаалт маань өөрөө ямар нэгэн байдлаар ирэмблэгдсэн байх уугүй гэдэг ч юм уу. За тэгэхээр жишээ нь бид нар нэг ерөнхий асуулт байна гэж одоо ерөнхий scholarship хайгаарай гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ маань өөрөө хэд ерөнхий байна гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр асуулт маань буюу prompt маань ерөнхий байна гэдэг маань өөрөө хариулт манаас ерөнхий байна гэсэн үг. За харин илүү наривчсан мэдээлэл өгснөөр илүү хүчтэй промпттэй болно. Илүү наривчсан промпттэй гэсэн үг тийм. За ерөнхийд нь дүгнэлт хэлэхэд бол за би хинбэ гэдгээ, за юу хүсэж байгаагаа, ямар нөхцөлтэйгөө, ямар хэлбэрээр хариу авч байгаагаа гэх мэтчлэн ерөөдөө бүх мэдээлэл өгнө гэсэн үг. Тэгжиж бид нар зохих хэмжээнийхээ хүссэн хариултыг хүлээж авах гэсэн үг тийм ээ. За AI-г сайн ашиглая гэх юм бол асуулт асуух биш зөв заавар өгөх хэрэгтэй байдаг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл. За одоо үүнийг тэтгэлэг хайх чинь дээр ингээд хэвлээ задлаад ярих юм бол за тэтгэлийн хайлт бол маш их мэдээлэл дундаас өөртөө тохирох боломжуудыг шүүх ажилладаг гэсэн үг тийм ээ. За тиймээс ерөөдөө AI ерөнхий асуулт өгвөл ерөнхий л заримдаа бүр ямар ч шаардлагагүй хэрэггүй мэдээлэлч ирж болно. За харин сайн промпт ашигласнаар илүү тохирсон тэтгэлгүүд гарч ирэх боломжтой тийм ээ. За энэ мэдээж бидний хугацааг хэмнэжийн цаанаа. За үүн дээрээ үндэслээд ямар нэгэн дараагийн шийдвэрүүдээ гаргахад ч гэсэн амар болж өгнө гэсэн. За одоо энэ жишээн дээр харах юм бол бид нар сул промпт нь бол ерөнхий байна тийм ээ. За find me scholarships гэдэг. За тэгвэл харин илүү сайн промпт өгснөөр за том промпт нь ямар хэлбэртэй байх вэ гэхлээр за тодорхой profile тийм нэг одоо тухайн scholarship-ийг хайж байгаа оюутны маань ч юм уу тийм мэдээлэл байна гэсэн үг. За мөн он сар. За нөгөө тухайн scholarship-ийн одоо нэгдэх болон хаагдах хугацаа ч юм уу тийм. За бусад шаардлагууд. За мөн хариултаа хүлээж авах гаргалтын формат гэдэг ч юм уу. Ерөнхийдөө нарийн хвчилсэн утгуудаа өгчиж бид нэг нарийн хвчилсэн утгууд авна тийм ээ. За гол санаа нь юу гэдэг вэ гэхээр AI бол ерөнхийдөө хайлтын систем биш ээ гэсэн үг. Ер нь бол зөв чиглүүлэх юм бол судалгааны туслах боломжтой тийм ээ. За ер нь prompt engineering яагаад тэтгэлэг хайхад зайлшгүй хэрэгтэй вэ гэхээр за нэгдүгээрт бол бидний яг одоо мэдээлэл дээр гаарсан одоо матч хийгдсэн яг тохирох мэдээллүүд нь илүү одоо гарч ирнэ гэсэн үг тийм ээ. Яг бид тохирсон үр дүн гарч ирнэ гэсэн үг. Бидний нөхцөл таарахгүй олон боломж хараа цаг алдахгүй гэсэн үг байхгүй. За хоёрдугаарт болохоор мэдээж хугацаа авч юм тийм ээ. Бид бүрчлэн маш их scholarship-ийг хайх хэрэгтэй болно. За олон өөр платформудаас хайна. За тэр бүрчлэн дедлайнуудын чеклэн тийм.
За эсвэл нөгөө сэтгэлийн хэмжээ гэдэг ч юм уу, ер нь үзүүлэлтүүдийг нэг хүчлэн чеклэн гэдэг бол өөрөө маш их хугацаа орсон ажил. Тэгэхээр энэ ажлыг нэгсэндээ бид хугацааны хувьд хийх боломжтой гэсэн үг. За 3 дугаарт бид нөгөө дараагийн шийдвэрүүдээ гаргахад илүү төхөн болж өгнө гэсэн үг. За хэрвээ AI-ыг хариултыг бид бүснэгтээ эсвэл ямар нэгэн ирэмттэй ч юм уу тий. За хэрвээ тодорхой дэлгэрэнгүй тайлбартай хэрэг авч чадах юм бол ерөөдөө хамаагүй ойлгомжтой болно. Тэгснээрээ бид нар дараагийн алхмуудад төлөвлөхөд хэлбэр болоод өгнө гэсэн. За тэгэхээр эдгээр дүнд хүрэхийн тулд яах ёстой вэ гэхлээр за одоо зүгээр биднэрт scholarship гаргаж өгнө гэдэг ерөнхий хүсэлтээс илүүтэйгээр өөрсдийн гэсэн profile мэдээлэл, за тэтгэлгийн талаарх мэдээллүүдийг бид хамт хавсаргаж оруулж өгснөөр одоо бид нэгсэндээ хүчтэй strong одоо юутай болно гэсэн үг. Scholarship prompt-тай болж байна гэсэн үг. За энэ бол AI-с чанартай үр дүн авах үндсэн сэтгэлээ гэж ойлгож болно гэсэн нэг өсөндөө. За оролтын утгыг сайжруулснаар илүү сайн гаралтын утгыг авч өгнө гэсэн үг тийм ээ. За тэгэхээр одоо ер нь хүчтэй scholarship prompt-ийн антом нь ерөөдөө ямар байх боломжтой вэ гэдэг талаас нь задлж ярив. За нэгдүгээр за би хэн бэ гэдгийг оруулж өгчин тийм ээ. Одоо мэрэгжил байна. За одоо ямар нэгэн мэрэгжлийн зэрэг дэв байна. За газар зүүн одоо улс орн ч гэдэг юм уу. За өөрийн дүнгийн мэдээлэл, за бусад санхүүгийн мэдээлэл, сонирхолч гэдэг юм уу тийм. За хоёрдугаарт юу байх боломжтой гэхээр би яг юу хайж ин гэдгээ. За одоо scholarship хайж байна. Тэгэхээр ямар төрлийн scholarship вэ? Тэтгэлийн хэмжээний дэх, ямар салбарын, за аль бүс нутагтын, за хизээний хугацааны хизээ юм тийм ээ. Ирэх хав руу, ирэх нам руу гэдэг ч юм уу. За 3 дугаарт юу вэ гэхлээр энд ямар нэгэн бэлтгэрлэгдэх хэрэгтэй тийм ээ. Тэгээ шүүлтүүрүүдээ өгнө гэсэн үг. За одоо яг нээлттэй байна уу, хаалттай байна уу? За дедлайн хэдий дуусж байгаа. За эсвэл бүрэн тэтгэлэгтэй юм уу, хагас тэтгэлэгтэй юм уу гэдэг ч юм уу. Шүүлтүүрүүд нь байна гэсэн. За тэгэхээр дөрөвдүгээрт юу байх боломжтой гэхлээр за яг ямар төрлийн гаралтууд би одоо хүлээж байгаа юм бэ гэдэг. Хүснэгт үү, эсвэл лист үү, эсвэл энэ маань өөр ирмэлэгдсэн байх уугүй юу гэдэг ч юм уу. За 5 дугаар тэгэхээр дараа нь бид нар юу хийх вэ гэдэг. За өөрөөр хэлэх юм бол за бид нар AI маань дараа нь энэ гаргаж ирсэн үр дүнгийн хооронд нь одоо топ матч буюу топ үр дүнгуудыг гаргаж өгөх үү, яаж ирэмблэх вэ? За эндээс буцаагаад нөгөө үр дүнгуудээсээ хамаараад дараагийн алхмуудаа яаж зохион байгуулах вэ? За одоо юу гэдэг нь тухайн scholarship маань ямар нэг нэмэлт бичгээр нь шаардж байна уу? За ямар нэг эссе бид нар шаардлагатай эгүй юу гэдэг ч юм уу. Дараагийн алхмуудаа эндээс зохион байгуулж өгнө гэсэн. За тэгэхээр энэ бүгд нийлээд за хэдүүлээ бид нэг томьёо боловсруулсан гэж төсөөлөл. Тэгэхээр энэ бүгд маань нийлээд ирэхэд цогцоороо бидний яг нөгөө хилээд байгаа одоо инженерчлэл хийгдсэн буюу strong prompt маань үүсчихэж байна гэсэн. Бидний сайн асуулт боловсруулчлаа гэж ойлгож байна. За тэгэхээр бид нарыг энэхүү бүтцийн дагуу одоо энэхүү анатомийн дагуу ерөөдөө одоо тухайн prompt зохион байгуулж чадах юм бол ерөөдөө чанартай AI ерөөдөө гаргаад одоо AI үр дүн ерөөдөө хүлээж болно гэсэн. За тэгэхээр энэ бол зөвхөн энгийн жишээ тийм ээ. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө нөхцөл байдал тулгуурлаад ч юм уу за эсвэл илүү комплекс байдлаар зохион байгуулад илүү сайн үр дүн гаргаж авах боломжтой тийм ээ. За тэгэхээр ер нь бол одоо за practical workflow нь ямар байх боломжтой вэ гэдэг ярих юм бол за AI-г бодит ажил дээр ерөөдөө яаж ашиглах дараал гэж ойлгож байна. За нэгдүгээр бид нар discover хийн тийм ээ. За өргөн хүрээнд бүх боломжуудыг ер нь боломжит бүх scholarship-уудыг гаргаад авчлаа гэж төсөөлье л да. За яг надад тохирох scholarship-уудын жагсаалтыг гаргаарай гэдэг ч юм уу. За тэгэхээр энийг фильтрлэгдэнэ. За юу гэж фильтрлэх вэ гэхээр мэдээж хугацаагаар нь тийм ээ. Хугацаагаар нь байж болно. Эсвэл ямар нэгэн дүрм журам за эсвэл одоо бүс нутгаар ч юм уу. За эсвэл нөгөө тэтгэлийн хэмжээ гэдэг ч юм уу. За тэрний дараагаар бид шүүлтүүрдэд гарч ирсэн scholarship-уудын хооронд нь харьцуулах нь гэсэн үг тийм. За харьцуулахдаа хүснэгтэн байдлаар харьцуулж агаад за ард нэг шин баг нь үсгээд одоо юу гэдэг дедлайнууд нь зэ байх уу. За ямар бичгээр нэмэлт материалууд хэрэгтэй юу үгүй юу. Ямар хязгаарлалтууд байна уу гэдэг байдлаар ерөөдөө шүүлтүүрдэд шүүлтүүрдснийхаа дараагаар хооронд нь харьцуулаад гаргаад ирнэ гэсэн. За тэгээ харьцуулаад бид нар яг ерөөдөө тодорхой тооны scholarship-ууд гаргаад ирсний дараагаар дараагийн алхам нь юу байж болох вэ гэхээр acting буюу ямар нэгэн action байх хэрэгтэй тийм ээ. За тэрэн дээр жишээлбэл одоо мэйл бичдэг ч юм уу тий. За эсвэл зүгээр нэг эссений загвар гаргана гэдэг ч юм уу. За эсвэл одоо бит нөгөө нэг шаардлагатай бичиг баримтуудын форматыг гаргана гэдэг ч юм уу тий. За тэгэхээр энэ дээр яг бид нар шууд нөгөө эссе бичүүлнэ гэхээс илүүтэйгээр ер нь бол тухайн эссений бүтцийг ерөөдөө загварыг гаргаад өгчүүл ер нь бол илүү үр дүнтэй гэсэн. Ягаад тэгэхээр бид нар шууд эссе бичүүлнэ гэдэг чинь тухайн нөгөө AI модель маань загвар маань өөрийн гэсэн нөгөө
шинэ утгуудыг гаргаад ирэх боломжтой. Одоо юу гэдэг CV засах, за эсвэл нөгөө motivation letter засах тохиолдолд өөрийн гэсэн нөгөө биднэрт огт байхгүй шинж одоо мэдээллүүдийг нэмээд авах эрсдэлтэй байгаад байдаг гэсэн. За тэрнээс гадна ерөнхий мэдээлэл өгнө. Яг бидний хүсэж байгаа мэдээллийг бас тэр бол өгч чаддаггүй. Тэгэхээр бид нар юу гэдгийг одоо AI ялтлаас нь ашиглах гэхээр ерөнхийдөө загварыг гаргуулж авчаад тэрэн дээрээ өөрсдийнхөө мэдээллийг оруулаад илүү засварлах байдлаар ашиглавал илүү үр дүнтэй гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэхүү workflow-ийн давуу тал нь яг нэг удаагийн хариулт авдаг хэрэгсэл биш, харин ажлын үе шаттай туслах болгон ашиглах боломжтой явдал. За тэгэхээр одоо юу гэдэг бид нар маш сайн prompt, маш сайн загвар гаргаад авчлаа гэж бодоход үүн дээрээ бидний юу гэдэг мэдээллүүдээ өөрчлөөд өөрөөр мэдээлэл оруулаад за яг өөрийн гэсэн профайлаа тааруулаад ирэхэд ингээд ашиглаад авах боломжтой тийм ээ. Одоо нэгсэндээ өөрийн гэсэн туслахтай болчлаа гэсэн. За тэгэхээр энэ дээр мартаж болохгүй маш чухал зүйл нь болохоор data privacy-ний асуудал байна. Data privacy буюу эмзэг мэдээлэл. Тэгэхээр бид нэр түрүү ярьсан шүү дээ хэрэглэгчийн одоо нөгөө тухайн оюутны хувийн мэдээллээ ингээд явуулаад профайлаа оруулаад гэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө профайл гэдэг чинь өөрөө хүний эмзэг мэдээллүүдийг агуулж идэг. За жишээлбэл одоо паспортын мэдээлэл, хаяг, төрсөн огноо ч юм уу тэгээ дүнгийн мэдээлэл, за CV-н дээрх байгаа мэдээллүүд тийм ээ. За одоо бусад санхүүгийн мэдээллүүд гэдэг ч юм уу. Ингээд маш их эмзэг мэдээллүүдийг иргэдэд оруулах шаардлагатай болж байгаа. За тэгэхээр бүх энэ мэдээллүүдийг AI руу иргэдэд оруулж өгнө гэдэг маань дагаад эрсдэл нь үүсч идэг гэсэн үг. За тэгэхээр юу хэлэх гээд нөхөр одоо бид нар нэгсэндээ бүх мэдээллүүдээ AI-аар оруулах шаардлага байхгүй. Тэгэхээр аль болох бид нар энийг багасгах хэрэгтэй оруулж байгаа мэдээллүүдээ зөвхөн шаардлагатай мэдээллүүдээ л оруулах. Одоо шаардлагагүй мэдээллүүдээ оруулахгүй гэдэг ч юм уу тийм. За мэдээж privacy талаас харах юм бол огт мэдээлэл оруулахгүй байсан гэсэн үг тийм ээ. За тэгэхээр ерөөдөө practical талаас нь харах юм бол бид нар за нэгдүгээр шаардлагатай мэдээллүүдээ оруулна. За одоо юу гэдгийг summary хэрэгтэй summary асуух гэж байгаа бол summary-гаа л оруулна. Хажуугаар нүүр мэдээллүүд нэгсэнд оруулахгүй гэдэг байдлаар. За тэгэхээр магадгүй хэмжээний мэдээлэл оруулах шаардлагатай байлаа гэхэд бид энийг өөрсдөө дотроо боловсруулад фильтрлэгдээд энэ мэдээллийг оруулна, энэ мэдээллийг оруулахгүй гэдэг салгах одоо дотор нь салгадаг ч юм уу тий. За тэгээд өөрсдийн гэсэн нөгөө контекст буюу шаардлагатай мэдээллүүдээ үүсгээд модель руу оруулж өгдөг ч юм уу. За өөр нэг аргачлал болохоор хэрэг боломжтой бол бид энэ AI модулуудыг заавал ChatGPT, Gemini, Cloud руу орж ажиллах гэхээс илүүтэйгээр бид нар өөрсдөө компьютер дээр суулгаад ажиллах бас боломжтой байдаг. За яг нөгөө бусад нөгөө том модулуудтай харьцуулахад одоо юу гэдэг боловсруулах чадварын хувьд дутмагч гэсэн privacy талаас харахаар илүү одоо юу гэдэг бидний өөрсдийн мэдээлэл өөрсдийн компьютер дээр үлдэн заавал өөр газар руу мэдээлэлүүдээ явуулах шаардлагагүй, мэдээлэл алдахгүй гэсэн. Тэгэхээр privacy талаас илүү ашигтай болчихж байгаа. За тэр энэ бол ерөөдөө мартаж болохгүй зайлшгүй одоо шаардлагатай. За тэгэхээр яг ашиглахын нэг давуу тал нь болохоор бид маш их цаг хугацаа хэмнэж байгаа, илүү productivity байна тий. Тэгэхээр нөгөө талаас нь бид нөгөө илүү хариуцлагатай байх, хэрэглээний хариуцлагатай байх шаардлагатай болж байна гэсэн үг. Тэгсэн хариуцлагатайгаар бид мэдээлэл алдахгүй хариуцлагатай ашиглах хэрэгтэй болж байна. Яг тэгэл дагаад энэ эрсдлүүд үүсчихэд учраас за тэгэхээр бид нөгөө local AI ашиглах боломжтой гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр бид ямар байдлаар local AI ашиглах вэ? За ямар аргууд байна гэдэг талаас нь ярилцъя. За local AI хамгийн том давуу тал нь бол мэдээж privacy тий. Мэдээллийн аюулгүй байдал. За файлууд нь бүгд одоо өөрсдийн компьютер дээр үлдэнэ гэсэн. Өөр гадны API руу ч юм уу, өөр гадны сервер руу бид нар явуулах шаардлагагүй. Бүх мэдээлэл дотроо үлдэнэ. За тэгээд бас нэг давуу тал нь болохоор контрол хийх боломжтой. Бүгдийг өөрөө удирдах боломжтой тий. Ямар мэдээлэл сонгох уу, за модулийн хэмжээ нь ямар байх уу, за доторх workflow нь ямар байх уу гэдэг бүгд өөрийнхөө байдлаар зохион байгуулах боломжтой. За тэгэхээр бас нэг давуу тал нь болохоор за reliability буюу интернет байхгүй тохиолдолд тий эсвэл интернет сул орчинд бид нар тогтвортой ажиллах боломжтой гэсэн. Одоо жишээлбэл ChatGPT бол интернетгүй бид нар ашиглах боломжгүй. За тэгвэл хэрэв өөртөө компьютертэй суулгаад ажиллуулж юм бол бид интернет байхгүй байсан ч гэсэн эсвэл сүлжээний орчин муу байсан ч гэсэн бид нар шууд тухайн одоо модулийг шууд ашиглах боломж нь гараад ирж байгаа. Тэгэхээр энэ эдгээр нь бол ерөөдөө одоо local AI ашиглахын нэг давуу тал.
За тэгэхээр хүмүүсийн хамгийн түгээмэл ашигладаг одоо түүл хэрэгсэл гэх юм бол Ollama байгаа тийм. За Ollama гэдэг түүл хэрэгэлдэг. Тэгэхээр Ollama бол ерөөдөө local дээрээ сууж ажилладаг нэгэн төрлийн software буюу application. За юу гэвэл бид нэр татаж аваад одоо компьютер дээр суулгаад ажиллуулчихна гэсэн үг. Нэгсэндээ бид нэр орчноо бэлтжиж гэсэн үг. AI-тай харилцах орчноо бэлтжиж гэсэн үг тийм ээ. За тэгэхээр тэгснээр орчноо бэлдсэний дараагаар бид нэг модулуудаа татаж аваад одоо тухайн орчноор дамжуулж харилцаж ажиллана гэсэн үг. За тэгэхээр одоо бидний өмнө ярьжсэн workflow Ollama-г хамгийн зөв ашиглах арга нь болохоор за их файлуудаа бүгдээр ингээд өөрсдөө компьютер дээр хадгалчихна. За тэгээ модулуудаа бүгдээр ингээд татаад суулгачна. За тэгээд бид нар модультай харьцаад ажиллах боломжтой болчихно. Тэгээд summary хийлгэн, ranking хийлгэн, checklist гаргуулна гэдэг ч юм уу. Заавал энэ маань өөрөө комплекс байх шаардлагагүй. Юу гэдэг бид нар өөрсдөө зохион байгуулаад өгчих болно тий. За энэ таскуудыг бид нар ChatGPT-гээр одоо хийлгэнэ гэдэг ч юм уу. Яг тэр энэ маань өөрөө комплекс байна тий. Гэхдээ харьцангуй одоо юу гэдэг за одоо юу гэдэг хувийн эмзэг мэдээллүүдэд оруулахгүй гэдэг ч юм уу. Илүүтэйгээр хувийн эмзэг мэдээллүүд оруулсан харьцан хөнгөн таскуудаа бид нэр өөрсдийнхөө компьютер дээр ажиллаж байгаа модельээр хийлгэнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар стратегийн бас юунуудаа гаргачих болно гэсэн үг. Аргачлалуудаа тийм. За тэгэхээр өөрөөр хэлбэл local AI бол ерөнхийдөө нэгсэндээ бид нар эмзэг мэдээлэл бүхий энэ workflow дээр ажиллаж байгаа тохиолдолд бид нар яг шийдэл болж өгч чадна гэсэн үг. За тэгэхээр давуу тал нь бол энэ байгаа. За тэгвэл Ollama-г бид нар яаж хэрхэн суулгаж ажиллуулах вэ гэхлээр за Ollama.com за тэгээ орох юм бол download хэсэг байгаа. Download хэсгээс бид нар татаж аваад ажиллуулчихна. Одоо бусад төрлийн software application суулгаж байгаатай ерөөдөө адилхан. За ороод харах юм бол бид нар энэ дээр за Windows болон Macintosh үйлдвэрлэлийн системүүд дээр software одоо application байгаа. За Linux ашигладаг хүмүүс бол энэ дээр өөр нэг script байгаа. Тэгэхээр script-ийг өөрсдийнхөө терминал руу оруулж аваад ажиллуулад суулгах боломжтой. За тэгээд чухал зүйл бол ерөөдөө аль бие усны сайтаас нь Ollama-г татаж суулгах хэрэгтэй. За суулгалтын одоо ерөөдөө татаж аваад эхлээд Ollama-г интернетээс татаж аваад суулгаад нэгсэндээ бид нар суурь алхмаа хийж байна гэсэн үг. За тэгэхээр хоёрдугаар бид яах вэ гэхээр нэгсэндээ орчноо бэлтгэх гэсэн үг. Ажиллуулна гэсэн үг тий суулгаад. За тэгэхээр ажиллуулгахдаа болохоор бид нар суулгаад нэгсэндээ сервис асаана гэсэн үг. За сервис гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр нэгсэндээ одоо бид нар тухайн Ollama гэдэг софтверээ өөрсдийнхөө одоо санахуй дээр ачааллаад за одоо нэг өөрсдийн гэсэн local API-тэй болчлоо гэсэн үг. За энгийнээр хэлэх юм бол одоо бид бүхний компьютер модельтэй харилцахад бэлэн болж байна гэсэн үг. Тэр орчныг бэлтжлээ гэж ойлгож байна, тийм ээ. Яг татаж аваад шууд ажиллана гэж бол байхгүй. Татаад авчин дараагаар нь суулгаад орчноо бэлдээд ажиллахад бэлэн болчлоо гэсэн үг. За тэгэхээр одоо юу гэдэг ажиллуулахгүйгээр ихэд модельтэй ямар нэг харьцах боломж бол байхгүй. За тэгэхээр install хийгээд за тухайн сервисийг ажиллуулж ич нэгсэндээ бид нар ажиллахад бэлэн болж байна, орчноо бэлтжлээ гэж ойлгож байна. За тэгэхээр дараагийн 3 дугаар алхам бол модельээ татах. За бид нар ажиллаад орчноо бэлтжлээ. Тэгвэл бид нар энэ дээр ямар модельтэй ажиллах вэ? Яг аль AI модельтэй ажиллах уу гэдгийг бид нар сонгох шаардлагатай. За та бүхэн Ollama.com руу ороод харах юм бол модельийн хэсгүүд байгаа. Тэрэн дээр маш олон модельүүдийн жигсаалт харагдана. Тэгэхээр тэн дээрээс харж агаад өөрсдөө тохирох модельүүдээ нэгсэндээ сонгоод тэгээд тухайн модельээ татаж аваад ажиллах боломжтой. За энэ шин дээр харах юм бол бид нар Ollama гэдэг дэлгүүр өгье. За run гэдэг нь болохоор ачааллан тийм ээ. За тухайн моделийг Mr гэдэг бол моделийн нэршил байна гэсэн. Оноос нь нэршил тухайн моделийн нэршил. За энэ дээр магадгүй оноос нь нэршил болон за одоо моделийн дугаарууд байдаг ч юм уу тийм. За тэгэхээр Ollama run гэдэг дэлгүүрээр бид нэгсэндээ бид ачааллаад тухайн моделийг ажиллуулна гэсэн үг. За хэрвээ модель нь суугаагүй бол энэ маань цаанаа бас татах үйлдэл автоматар хийгдээд суулгачна. Моделээ татаад компьютер дээр татаад аваад ирж байна гэсэн. За тэгээд ажилласны дараагаар за бид нэг одоо ChatGPT бусад модельүүдтэй ажилтгтай адилхан ихэд чатбот гараад ирнэ. Тэгээ бид нэрийг л
чаталж байгаа юм шиг модуль AI-тай чаталж байгаа юм шиг ерөөдөө ажиллах боломжтой болоод ирнэ. За тийм мэдээж зөвхөн мистерл биш маш олон төрлийн модулууд байгаа. Тэгэхээр та бүхэн ороод модулуудтай модель хэсэг дотор ороод бус модулуудаа танилцах боломжтой бүх дэлгэрэнгүй мэдээлэл нь тэнд байгаа. Тэгээд интернетээр өсөх юм бол туториалууд бусад зааварчилгаанууд маш их байгаа болохоор тэрсийг алгасчих гэж бодож байна. За тийм энэ маань өөрөө бидний хэрэгцээ шаардлагаас бол хамаарна тийм. За тэгэхээр анхаарах зүйл юу байх вэ гэхээр интернет хэрэгтэй. Эхлээд татахад бол тийм ээ интернетээс татж байгаа учраас. За гэхдээ татаад суулгаад ажилуулсны дараагаар бол интернет бол шаардлагагүй гэдгийг бол хэлсэн тийм. За мэдээж тодорхой хэмжээний санхүү шаардлагатай. Багтаамж хэрэгтэй тийм ээ. Хард диск одоо дамж. За тэгээд мөн том модулууд ажилуулахын тулд бид нар одоо тодорхой хэмжээний бас RAM шаардлагатай болдог. За тэгэхээр өөрсдийнхөө одоо хардверийн нөхцөл байдал боломжтой тааруулаад нэгсэндээ модулоо сонгох нь гэсэн үг. За тэгвэл модулоо бид нар яаж сонгох вэ? Ямар стратеги сонгох вэ гэдэг талаас нь ярилцъя. За хамгийн одоо жижиг модулууд байгаа тийм. За жижиг модулууд гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр бага хэмжээний параметртэй. Одоо эзлэх багтаамж арай жижиг гэсэн үг. Цөөхөн тооны арай бусдаа харьцуулахад цөөхөн тооны параметртэй. За эдгээр нь болохоор хурдан ажиллана, илүү хөнгөн. За юу гэдгийг хурдан тест хийх, эсвэл зүгээр энгийн таскууд байдаг те. Зүгээр юу гэдгийг одоо харьцуулах үйлдэлүүд байдаг ч юм уу те. Иймэрхүү энгийн үйлдэлүүдийг хийвэл илүү тохиромжтой. Ягаад гэвэл нөгөө яг одоо ChatGPT-ийн ажиллаж байгаа шиг энэ нөгөө комплекс таскууд дээр бол ажиллахад арай сул, харьцангуй сул. Гэтэ мэдээж бол ажиллана. За эсэргээр нөгөө strong модулүүд байгаа, бүр том модултэй. Устгаараа нөгөө large language модулүүд маань байгаа. Тэгэхээр large language модулүүд илүү том болоод байх тусмаа илүү комплекс task дээр ажиллах чадамж нэмэгдээд байна гэсэн үг. За илүү нарийн задаргаа шинжилгээ хийх бол чадамжтай гэсэн үг тийм. За гэтээ нөгөө жижиг модулуудтай харьцуулахад илүү удаан ажиллана, илүү их хэмжээний санах RAM эзлэнэ. За тэгэхээр энэ хоёрыг ерөөдөө баланслсан байдлаар модулуудаа сонгуулах бас боломж. За нэгсэндээ бид нэр учиргүй том модуль авч ажиллуулахгүй, за учиргүй жижиг модуль авч ажиллуулахгүй. Ерөнхийдөө бидний хардвер дээр ажиллах боломжтой хэрнээ аль болох одоо комплекс таск дээр ажиллах чадамжтай модуль сонгох хэрэгтэй тийм. Тэгэхээр эхлээд ерөнхийдөө жижиг модулөө сонгож аваад тест хийгээд за тэрийгээ дараа нь бид ингээд томруулах байдлаар стратегиэр ерөнхийдөө ажиллуулах зүгээр болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол аль болох балансд байдлаар модульхийн хэмжээг баланст байдлаар ерөөдөө сонгуул илүү тохиромжтой. За тэгээ бид эхлээд тест хийснийхаа дараа бол модульхийн хэмжээг нэмэгдүүлдэг ч юм уу сайжруулах явах боломжтой. За тэгэхээр хамгийн эндээс өөх зөвлөгөө мэдээж баланст байдлаар модулоо сонгуул зүгээр гэж бодож байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нь шууд хамгийн том модуль руу өсрөх шаардлагагүй. За энгийн нэг workflow дээр турш үзээд за тэгээд дараагаар нь том модуль руу шилждэг ч юм уу тийм. За зөв энэ бол зөвхөн practical-ийн зөвлөгөө байгаа шүү. Тэгэхээр та бүхэн өөрсдийн хэрэгцээ шаардлага дээр үндэслээд сонголтоо хийгээрэй. За тэгэхээр өнөөдрийн агуулгуудыг товчхондоо хэлэхэд бол AI-г зөв промптоор хэрхэн ашиглах вэ? За тэтгэлэг хэрхэн хайх вэ? За ялангуяа нэг workflow буюу антомо яаж зохион байгуулах вэ? За тэгэхээр тэр тундаа одоо эмзэг мэдээлэл дээр ажиллаж байгаа үед яаж энэхүү эмзэг мэдээллийн аюулгүй байдлыг хангах вэ? За тэгэхээр local AI хэрхэн яаж ашиглах вэ? За ямар төлөвлөлт байна? За тэгээд тухайн төлөвлөлтийг ашиглаж байгаа үед модуль хэрхэн сонгох вэ гэдэг талаар ерөнхийдөө ярилцлаа. Тэгээд дүгнэлт хэлэхэд бол за AI-г зөв ашиглах түлхүүр бол зөв prompt, зөв одоо workflow тий. Тэгээд мөн зөв нэг одоо эмзэг мэдээлэлтэй харьцах одоо зуршил. Тэгэхээр эдгээрийг нийлүүлж нэгсэндээ бид нар AI-тэй ерөөд зөв ашиглах одоо нөхцөл боломж нь бүрдэж байна гэсэн. За тэгээ бүгд эдгээрийг ерөөдөө бүгдийг хамтдан барьж чадвал AI зүгээр нэг чат бот биш харин бид бүхний одоо маш хүчтэй туслах болох боломжтой гэсэн тийм ээ. За тэгээд дахин хэлэхэд та бүхэн өнөөдрийн семинар болон бусад семинар мөн бусад мэдээллүүдийг манай Nomad Rise Learning YouTube сувг болон Nomad Rise Facebook хуудасаар авах боломжтой. За өнөөдрийн семинартай холбоотой болон өөр бусад асуулт байвал манай nomadriseworld@gmail.com хаягаар холбогдох боломжтой. Та анхаарлаа хандуулсан баярлалаа.